Эрүүл энхийн мананд цаг наргүй ажилладаг хүмүүс бол сувилагчид. Тэр дундаа хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа сувилагчдын хувьд халуунд нь халж хүйдэнд нь хөрж хүнд бэрхийг туулан өргөсөн тангарахта үнэнчээр ажилладаг гэхэд болно. Ингэж иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байдаг сувилагчид өнөөдөр төрийн ордонд анхудаа чуулж байгаа юм. Энэ үеэр Уурхангай аймгаас ирсэн сувилагчдын төлөөллүүдийг Улсын хурлын дэд дарга Гаваагийн Батхүү хүлээн авч уулзлаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар танилцуулаад сувилагчдын саналыг хуваалцсан юм а. Мөн технологийн шинжилтээр бид нар нэлээд хэцүүдийг хийн Уурхангай аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийг одоо яг Улаанбаатар хотод хийдэг тэр орчин үеийн онцлогооны техник хэмжээр хангах энэ их ажлуудыг бид нар хийж байгаа. За багийн эмчнэр багийг байртай болгох, багийн эмчнэрийг унаажуулах, багийн эмчнэрийг зохих төвшөнд шаардлагатай техник хэрэгслээр хангах их мэтлэнгийн үе шаттай ажлууд бол хийгдэж байгаа гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа хаа. Юуны өмнө уучлаарай танд их баярлалаа. Ингээ цаг зав гаргаад хүлээж авсанд нэг тэргуун тулгамдаад байгаа юм бол ерөөсөө л сургалтын баазлж байгаа юм дутагдaltaй. Тий. Түүнээс л манайх бол манай хөдөөгийн айл чимэлгүүдийн одоо бие лавынд ингээл заахад бол манай сувилагч нарын мэдлэг чадвар бол үнэхээр сайн. Хандлагч сайн шүү дээ. Ер нь одоо энэ хотын эмнэлгүүдийн сувилагч нарыг бодоход бол хөдөөгийн сувилагч нарын харьцаа хандлага бол бас илүү сайн гэж миний хувьд бас тэгж бодож байдаг. Өөрийнхөө эмнэлэг дээр төсөглөөд одоо ингээ хамтрал бид нөр хангаад ч бол сургалтанд суун ингээл бүгд л бас тэр тал дээр юм бол тэгэл одоо бид нар хамгийн гол нь бас тэгэл дээрээс юм харах биш өөрсдөө бас тодорхой хэмжээгээр одоо хөгжүүлж өөрөөсөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг бас өнөөдрийн энэ юунд суугаал бас тийм ажиллагааг хийхэд тоног төхөөрөмж маш дутагдaltaй түрүү үеэсээ л байсан. Одоо ч гэсэн маш дутагдaltaй л байж байна. Тэгээ одоо өнөөгийн шаардлага болохоор бидний ерөөсөн стандартын дагуу цэвэрлэгийн туслах усламж үйлчлэгийг шатраалтай авч чанарын түвшин түргэе гэсэн зорилтыг тавьж явж байдаг. Гэтэл яг тэр цэвэрлэгийн тусламж үйлчлэгийг хүргэх сувилагч маань мэрэгшсэн дээр илүү нарийн мэрэгчлийг эзэмших. Дээрэс нь цаашлаа сурах юм бол ахлах зэрэгтэй сувилагч, тэргүүлэх зэрэгтэй сувилагчид олноор төрөн гарах ийм боломжийг ирж харах нөхцөл бүрдээд байгаа юм л да. Тэгвэл энэ ахлах зэрэгтэй сувилагчид шалгалт өгчөөд зэрэг аавна. Гэтэл энэ шалгалтыг яг тухайн ажлынхаа фронт дээр гүйцэтгэх үйл ажиллагаа маш тутмаг байдаг. За энэ нь юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр сувилагын үйл ажиллагааны бүх чиглэлийн дагуу тоног төхөөрөмж нь хөдөө орон нутагт ердөөсөө байхгүй. Ерөнхийдөө сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжтэй байж тэрэн дээр тэр сувилагч бүхэл бүтэн стандартын дагуу үйл ажиллагаагаа хийж сурч иж шалгалт өгч тэмцдэг ийм үйл ажиллагаа явагдаж байдаг. Тийм учраас ерөнхийдөө л одоо хөдөө орон нутгийн сувилагч бид нар бол ерөнхийдөө байгаа нэг гарын дорх материалыг ашиглаж одоо тарилэг хийхээс бусад үйл ажиллагааны одоо хүний биеэ угаалга болон бусад үйл ажиллагааныхаа зүйл гарын дорх материалыг ашиглаж хийдэг. Одоо энэ цаг үе өнгөрсөн. Одоо бол дандаа стандартын дагуу хаанаас юу шаардлагатай тэр бүх баг тоног төхөөрөмжөөр тоноглогдож яаж түүнийг бүрэн эзэмшиж яаж үйл ажиллагаа явуулж яаж чанарын түвшинд хүрэх байхаар гэсэн зорилготой. Өнгөрсөн онд Уурхангай аймгийн Сумдад шинээр эмнэлэг барих эмчилгээ онцлогооны тоног төхөөрөмж суурилуулах зэрэгээр нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтыг улсын төсөв суулгаж зарцуулсан. Тухайлбал Батүлзий Тарх сум шинээр эмнэлэг барьж байгаа бол бүх сумын эмнэлэгт биохимийн анализаторын аппарат нийлүүлсэн. Хужирт хар хорин уянга суманд шүдний иж бүрэн кабинет байгуулсан. Богд 9 зүйл Батүлзий Наринтэл Сант сумын эмнэлэгт мөн шүдний боорын машин нийлүүлсэн бөгөөд багийн эмч нарыг сахар хэмжигч даралтны аппараттай болгосон. Үүнээс гадна хар хорин арой хэр сумд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлгүүдэд төргөн тусламжийн автомашин нийлүүлсэн гээд Уурхангай нутгаас улсын хурал сонгогсон гишүүдийн хувьд хийсэн бүтээсэн ажил их бий. Өнөөдөр ч дээрх ажлын үр дүн гүйцэж байгаагаа өрхийн сувилагч нар хэлж байна. Оны яг зааг дээр биохимийн анализатор очсон. Манай хөдөө орон нутагт. Энийг өрөөс нь бол хөдөө орон нутгийн хүн ардын эрүүл мэндийн нөгөө хөдөө өнгөж явах аймгийн заавал нөгөө улсад чинь ингээл нарийн мэрэгжлийн тэтгч үзүүлэн гэж аймаг явах тийм чирэгдэл нь багасж байгаа. Энэ бол нөгөө биохимийн илгэний үйл ажиллагаа үзчихдэг тийм аппарат л та. Тэгээд түрүүнд нь манай тусны шилсний анализатор байдгийн сая биохимийн анализатор гэсэн. Одоо би бол дээрээс нь яахгүй. Цусны ерөнхий шинжилгээ үздэг тийм анализатортай бол их сайн байна. Тэгэх юм бол сумын төв дээр нь бүх юм үзчих боломжтой байна л гэж хэлэх гэж байна. Саяны анализатор бол ер нь хүчин чадал зайтай. Ер нь хөдөг орон нутагт үзчихэд нэг юу яахгүй уралд бодсоор тэшээтрэг ингээд хангачин гэсэн. Тэгэхээр бол нэг тийм хүндрэл ахтай. Ерөнхийдөө үзэсгэд ер нь хялбар их айтайхан юм бэл тээ. Энэ чинь бол тийм олдох боломж байхгүй үнэтэй асар хүнд. Бид нар бол энийг чинь эмнэлгийн төсөөр авах гэхэлэр өс авчдаг бас би чинь 2008 онд төгсөөл ийм юмтай болох юмсан гэж зөндөө ярьжсэн байхгүй. Тэгээ энэ жил ингээд болсон. Ийм боломж их олгож ирсэн Батгүй гүшин бас их баярлж байгаа. Төрөмжлөмж машин өгсөн. Тэгээ тэр машиныг ирэхээс өмнө бол манай өрхийн эмнэлгийн бас тусламж үйлчилгээний чанарт бол бас тодорхой хэмжээний
машин ирснээр бол тодорхой хэмжээний одоо чандрын агц бол гарч хүн амынхаа иргэдэд бол хурц үйлчилж болж чадж байгаа. Хуучин бол хуучин машин байхад бол бид нар бас тэр болгон хол замд бас тэр болгон явж чаддгүй. Яг ойр хорооныхон хүмүүст л үзүүлж иргэдийн тусламж үйлчлэгэнд хүрдэг байсан бол шинэ машинтай болсноор бид нар алс хол одоо цэргийн анги гээд одоо 10-аас 15 км-ийн зайд бид нар тусламж үйлчлэг үзүүлдэг дэмлийнхаа тэр тусламж үйлчлэгийг хүртэл одоо үзүүлэхэд бол саад бэрхшээл бол бага байна. Тэгээд одоо тусламж үйлчлэгийн маань иргэдэд хүрч үйлчлэх одоо чанар хүртээмж нь бол маш сайн дээшлээ. Цаашид сургалтын бааз бүрдүүлэх, цусны ерөнхий шинжилгээ хийдэг тоног төхөөрөмж нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг их хурлын дэд даргаас хүсэж байсан юм а. Энэ онд бүрд нарийн тест суманд шинээр эмнэлэг барих, Бат Үлзий сумын эмнэлгийг барьж дуусгах хөрөнгө оруулалтыг улсын төсөв тусгасан байгаа. Мөн бүсийн онцлогын эмчилгээний төвд компьютер томографийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд 1 тэрбум төгрөг суулгажээ. Хайрхан талын сумын эмнэлэг чирэгжүүлэлтийн кабинет байгуулах, бүсийн онцлогын эмчилгээний төвийн барилгыг өргөдгөх хөрөнгө оруулалт бас улсын төсөвт тусгасан байгаа юм а. Бүрдийн эмнэлгийн шинжилгээ явж байгаа. Зүгээр та бүхэнд ярьж байгаа энэ юунаар бас